сайн байна уу? Эрхэм үзэгчдээ та бүхэндээ сайн сайхан хүсээд сайхан хавж гэнэ үү гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр бид бүхэн дахин уулзсантай баяртай байна. За малын тухай зарим нэг мэдээлэл ирж байна. Тухайлбал одоо малын хулгай орон нутагт нэлээд гарч байгаа тухай мэдээлэл сая хүлээж авлаа. Тэгээд эмнэлгийн асуудлыг одоо эрхэлж байгаа одоо хулгайд тэмцэх тусгай тасаг одоо үйл ажиллагаагаа эхлүүлэх 18 аймгийн үйл ажиллагааг одоо яаралтай хийх тийм одоо шаардлагатай одоо анхааруулж байна. За малын хулгайг одоо маш их сонир байдлаар хийж байгаа сүүлийн үед. Одоо ялангуяа одоо малын хулгай хийхин тулд маш одоо нарийн арга суулсан байна. За нарийн аргын гол одоо хэмжээс нь одоо юу гэдэг вэ? Компьютер програм ашиглаж одоо хулгай хийдэг болсон биз сүүлийн үед. Одоо нэстэг төхөөрөмж шүү дээ. Одоо бид бүхний ярьж байгаа нөгөө нэстэг дуран одоо ашиглаж хулгай хийдэг болсон байна. Тухайлбал одоо нэстэг дурангаа дээш нэгэ нисгээд тэгээ хаана мал байна. Хаана ямар ч айлыг гэдэг юм байна. Хайшаа явж байна. Эзэн байна уу байхгүй байна уу шалгах юм байна л да. Тэгээд тэр эзэн байхгүй малын тэгэл туугаад аваа явчихдаг. Орчин үеийн хулгай одоо тийж нарийсан байна шүү дээ. Малын хулгай. Тэгээд нөгөө хулгайсан малаа авч явахын тулд цас оруулдаг. Нөгөө гар утсаараа хоорондоо яриад одоо нэг жоохон цас оруулаад тах. Жоохон шуурга тавиад тах. Эсвэл нэг жоохон хөвтрүүлээд. Тэгвэл бид нар малаа аваад цухтлаа гэдэг. Ингээд малаа аваад цухтчихдээ юм байна. Тэгээд малаа бүгдийг одоо амьдын жингээр нь зарж байна. Зарим нь ч одоо туурын замаар оруулж ирэх замаар одоо нядлагааны шугамаар хоёр янзаар одоо бодлож борлуулд юм байна л да. За яг ийм үйл ажиллагаа одоо Монголд хийгдэж байна. Тийм учраас Монгол улсын батлан хамгаалахын Монгол улсын үндэсний аюулгүй байдлын офицерууд тусгай газрын эрх мэдэл тэгээд тусгай одоо офицеруудад анхааруулж хэлэхэд энэ үйл ажиллагаагаа эрчимжүүлж булгаан асуудлыг тасдан зохицох бүх аймагуудаар нэгжлэг шалгалтыг яаралтай хийх асуудал шалгах хэрэгтэй байна. За тэгээд бүгд одоо компьютертсан байна, гар утастай болсон байна, интернеттэй болсон байна. Малын хулгайгаа цаг уурынхан бодлоготой нийлүүлж уялдуулж орчин үеийн хулгай хэрэгээс ихтэрсэн байна. Үүгээр дамжуулаад хүмүүсүүдийг компьютерийн програмаар одоо ийш тийш нь явуулчих байна. Удирдамж хийгээд явуулчих шүү дээ. Тийм аюултай одоо хулгай байж байна. Үүний цаана одоо бас их нэлээдгүй програм суулгаж одоо өөр хот руу шилжүүлдэг хүмүүсүүдийг үзэн яддаг. Зарим нь замд нь устгалд оруулдаг. Зарим нь одоо замд нь одоо хоёр янзаар устгаж байна шүү дээ. Нэг нь одоо шууд буудаж авч байна хүмүүсүүдийг. Хоёрт одоо хүмүүст хор өгж одоо найз болж одоо ресторан баарнд дагуулж очиж нөгөө хитэн малчдаг. Одоо тэгж амин хөнөөдөг ганц малч жиш одоо бизнесийн томоохон албан тушаалтай том компани захирлуудыг бол маш амархан одоо устгалд оруулдаг. Тийм одоо нууц үйл ажиллагаа Монгол хэрэгжээд олон жил болжээ. Ийм учраас тасдан зохицохыг одоо анхааруулж байна. За малын хулгай юм байна. Одоо малын хулгайнаас гадна одоо айл авахтай хүртэл компьютер програм гадаа байгаа дуран хүртэл ашиглаж хулгай хийж штэ. Одоо нүүлгэлтгээд компани машин дуурлаж очивол хулгайг л одоо тийм одоо цэвэрхэн хулгай хийдэг болсон байна. Тийм учраас одоо юуны тасдан зохицох шаардлагатай гэж бодож байна. За би нэг юм зураг тавьж байгаа л да. Энэ ямар учиртай зураг гэхээр ер нь бол манайх дээр үсээ одоо морь малыг хүндэлдэг автом шүү дээ. Одоо морио дээдэлдэг байтал өнөөдөр морио бүгдээ нь одоо устгалд оруулдаг. Зарим нь одоо чихмэл хийгээд дотор нь өөрөөсөө явчихж шүү дээ. Тэрийг одоо ямар ухаан гэх вэ? Хаанхын тагнуул гэх вэ? Одоо тийм л болчиход байдаг. Тэгээ одоо энэ дэхнүүд чинь одоо тэгэл хоньоо хариулаад нөгөө малчтай маань одоо өөрөөсөө дурангаар одоо хонь болоо хараад эсвэл одоо хажууд нь ингээл байж идэв. Тийм л одоо төөх байлаа шүү дээ. Тэгтэл одоо өөр л болсон байна л да. Компьютераар хараад одоо компьютераар ингээд бүгдийг хэмжээл газар зүйтэй хэмжээл тэгэл хэдэн километр дахиад машинтай очих хэдэн километр хонь болон туугаад явах уу уулных нь хаагур явуул их замтай байна.
тийм айхтар болсон байх шүү хүмүүсээ. Тийм учраас манай марчдад маш нарийн сонирхол сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Хоёрт одоо энэ манай батлан малхын тусгай зөвлөлийнх нь одоо маш их тусгай аргамжаа ихгүй бол одоо компьютерцэн хулгайч нар маш их болсон байна. Хүмүүсээ тийм анкет бүртгэлийг дуурайдаг болсон байна. Одоо тийм аюултай хэмжээнд хүрсэн байгаа шүү. Ер нь бол маш нарийн мэргэжлийн хулгайч нар их олон болсон учраас бид бүхэн одоо тууштай тэнцэх хэрэгтэй байна. Хоёрт одоо хүмүүсийн иргэний өнөмлөх гадаад паспортыг одоо дуурайлгаж одоо өөрсдөө нүүр амаа адилхан болгодог тийм аюултай алгуурчд их үүссэн байна. Тийм учраас энийг одоо матриксын хулгай буюу матриксын алгуурч гэдэг нэр өгж байгаа шүү. Сүүлийн үед хүмүүсүүдийг алаад нүүрнийхээ навсыг одоо өөрсдийнхээ нүүр аманд төрхдөг сансрын технологитой хулгай дээр хүн аллага одоо маш их болсон учраас хулгайч айхаа байсан байна. Тийм учраас хатуу сануулгатайгаар маш хатуу хэрцгий байдлаар одоо хулгайч нартай тэмцэх тийм л одоо үйл ажиллагааг одоо манай үндэсний аюулгүй байдлын хийх шаардлагатай гэдэг хатаа харууллаа. За ийм юм байгаа. За дараа дараагийн одоо зөвлөгөө өгнө.